Архангай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 3723 иргэн 368 хүүхэд амьдардаг. Энэ нь нийт хүн амын 3.6%-ийг эзэлж байгаа юм. Эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллага буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөл орчны хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Ер нь бол энэ стандартын асуудал гэдэг нь мөрдүүлэх гэж хичээж байгаа. Ер нь бол одоо барилга хүлээж авах комиссийн одоо засаг даргын захирамжаар байгуулагдсан комиссд би ажилладаг. Энэ жил бол нэг 6-7 барилга хүлээж авсан байна. Эднээс төр стандартыг мөрдүүлсэн. Одоо бас хөдөө орон нутгаар шунхлан колонкуудын хүлээж авах ажил бас Эрдэнэ мандал сум дээр одоо хотын төв зам талбайтай холбоотой тогтчлтын холбоотой бас хүлээж авах ажлууд дараа байгаа. Эднээс төр хүлээж авна. Тэгээ манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлөөс барьж байгаа бодлого бол яг энэ 2009 онд батлагдсан ЭМН-с стандарт 60-55-60-56 гэсэн стандартуудыг одоо мөрдөж ажилласаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо төр засгийн зүгээс бол энэ стандартуудыг барь гэдэг даалгавар өгдөг. Тэгээд ер нь бол зургийн компаниуд яг энэ дээр ач холбогдол өгч зурдггүй байна гэж бид нэр бол дүгнэж байгаа. Тэгээд энэ зурх явцад бид нэр одоо яг энэ дээр нь оролцдог байя. Бид нэр зөвлөмж өгье, хөргүүлээ, санал бодлоо тусгая гэдэг асуудал газрын харилцаа барилга батгуулалтын газартаа бас ярилцаа явж байгаа юм. Архангай аймгийн засаг даргын тамгын газраас 2021 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр дараах ажлуудыг хийжээ. Хөгжлийн бэрхшээлтэйний хөгжлийг дэмжих төв манай аймагт баригдаж байгаа. Энэ олон жилийн өмнөөс яригдсан асуудал. 21 онд үучлсэн хөгжлийн төв маань барилгын ажил эхэлсэн. Одоогийн байдлаар нэг 40% гүйцэтгэлтэй одоо ингээд барилгын ажил явагдаж байна. Хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас хэрэгжүүлдэг 6 хөтөлбөр байгаагийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөлтийг дэмжих хөтөлбөр байгаа. Тус хөтөлбөрт энэ онд аймгээс 19 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 50% иргэн төлөгдөх нөхцөлтэй 76 сая төгрөгийн санхүүгийн хөнгөлтэй зээлийг олгож одоо 19 иргэн хөгжлийн ажлын байраар хангагдсан байгаа. За одоо хэрэгжиж байгаа хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлээр 25 ба түүнээс дээш ажилчтай төр хөгжлийн аж ахуй нэгж одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллах хэрэгтэй байдаг. Энэ дагуу манай аймагт одоо 94 аж ахуй нэг, төр хөгжлийн 94 аж ахуй нэгж 174 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажил эрхлээ явж байна. Хүртээмжтэй орчны асуудал жил бүр яригддаг. Байгууллагууд ямар нэгэн байдлаар хүртээмжтэй орчин бий болгодогч дэд бүтцтэй холбоотой норм стандартын мэдлэг дутуу, шаардлагад нийцэхгүй төлөвлөлт хийж хөрөнгө хүчийг үр дүнгүй зарцуулсан байгаа юм. Тухайлбал үнэлгээ хийгдсэн байгууллагуудын 11% нь налуу шатыг стандартын дагуу хийсэн бол 55% нь стандарт бус, 34% нь огт хийгээгүй байна. Зөвхөн наад заханд налуу шат. Тэгэл дотроо ороод тэг гэл ингээл тэгээ бас нөгөө нэг одоо яг ингээд төр захиргааны байгууллагууд байна, төрийн байгууллагууд байна, хувийн хвшлийн байгууллагууд байна. Одоо аймагт юу нөгөө нэг тэрэгэн цэртэй болон ийм хүмүүс үйлдвэрч эмийн сан хүсэл нөгөө налуу замч байхгүй, ямар ч налуу зам байхгүй. Тэгэхээр тэрэгэн цэртэй хүн өөрөө юу аптик ороод ингээ эмээ сонгож авах боломжгүй. Тэрэгэн цэртэй хүн өөрөө хүн сонгоод авах хэрэг байгаа байхгүй юу? Заавалчгүй асар хамгаалагчтай хэл юугүй. Тэр хүн өөрөө ямар ийм хэрэгцээтэй байгаа тий. Тэрийг ингээ авахад бас эмийн сан байна, өсчин гоо сайхан байна, хувийн хвшлийн байгууллагууд. Яагаад ингэж нөгөө үүдэндээ налуушд хийждэг юм. Тэгээд бас нөгөө том супермаркетууд байна. Манай аймагт 2 том супермаркетууд. Яагаад бид нар болохоор нөгөө нэг тийшээ орох айгуу дуртай байдаг. Дотроо бүх юм байдаг юм чинь ингээд бид нар амарсан. Худалдааны төвүүдээр бол явах ямар ч боломжгүй ингээд зай завсрууд нь бүр ингээд тэрнстэй хүн ингээд яваад боломжгүй хахаар бид нар супермаркетуудаар орохыг хичээдэг. Тэгээд тэдний маань налуу шат амар өндөр. Харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд хэн нэгний тусламжгүйгээр гэрээсээ гарах орчин нөхцөл бүрдээгүй. Гарлаа гэхэд орчны сааттай тулгарч байгааг та харж байна. Аймагт явна гэж байна. Ганцаараа явахд хэцүү байдаг юм аа. Тэгээд замд янз бүрийн нөх тааралдаа. Тэрийн тойрч харахад хэцүү. Эрдэнэ бодлон суманд төсвийн 73, төрийн бус 103, төрийн өмчит үйлчилгээний 5, хоршоо нөхөрлөл нийлсэн 22, нийт 203 байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр байгууллагуудын ихэнхэд сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэн зориулсан мэдээллийн урсдаг самбар, хөтөч зам зэрэг байхгүй байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг бол нэлээд олон чиглэлээр бид нар харж болохоор байна.
За тухайлбал орчны хүртээмжийн талаар хэдүүлээ яриад үзэх юм бол аймгийн хамгийн газар, аймгийн нэгдсэн имлэг, за одоо харьяа агентлагууд бол орчны хүртээмжийн талаар бол одоо хангалтгүй байгаатай. За мөн дээрэс нь бидний өнөөдрийн гол төлхөө ярддаг мэдээлэл авах эрхийн хүрээнд мэдээллийн хүртээмжийн хувьд бол одоо сонсголын бэрхшээлтэй тийм үү, харааны бэрхшээлтэй хүмүүс мэдээлэл авах, банкар үйлчилгээ авах, дээрэс нь төрийн байгууллагаас үйлчилгээ авах боломж бол бүрдээгүй. Хараахан энэ төрлийн одоо үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллагууд бол аймгийн хэмжээнд хэрэгжүүлж эхлэегүй байна гэж харагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд тэгш хамруулахад салбар бүрийн оролцоо чухал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотын зөвлөлөөс төрийн болон үйлчилгээний байгууллагуудыг хамруулан уулзалт зохион байгуулдагч хүнс барааны үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо тун муу байдаг. Хүргүүлсэн зөвлөмжөд ямар нэгэн хариу үйлгүй алга болдог жишээ нийтлэг болжээ. Тухайлбал өнгөрсөн 8 дугаар сард Эрдэнэ булган цумын 9 байгууллагын орчны хүртээмжид үнэлгээ хийж зөвлөмж хүргүүлсэн байдаг. Үүний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг халамж тэтгэмжээ авдаг төрийн банк юм. Манайхнаас бол зөвлөмж өгдөг, жил болгон бид нар энэ юун дээр үнэлгээ хийдэг байхгүй юу. Тэгээ яг ингээд бидний зөвлөмжийг хүлээж аваад бидний санал хүслийг аваад одоо эднийх бол яг ингээд наадах замаа сайжруулаагүй байна. Тэгээ эднийх бол уг нь сайжруулахад аюул боломжтой. Нэг тийм асуудал болоод байхгүй гэж бодож байна. Тэгэхээр өөрснөө жоохон сэтгэл гаргаад бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа нөгөө зорчих аюулгүй зорчих эрхийг хангаад эн чинь төрийн байгууллага шүү дээ тий. Тэгээ ингээд юу налуу замаа адаглаад энэ үүднийхээ налуу замыг тэгээ хараагүй иргэдэд зориулсан тийм нөгөө барайл үсэг мүсэг санцгалгүй иргэдэд зориулсан бас нөгөө ороход ингээд банкн дээр ороод үйлсүүдэд нөгөө дохион юм байхгүй. Хилдээ орчуулад үйлдээд үйлчлэг авах боломжгүй. Заавалчгүй бүгдөө нэг хүн дагуулж явна. Тэгжээс нийгэм дамжиж энэ да ерөнхийдөө Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд тулгамддаг хамгийн том бэрхшээл эрхэн зөрчигддөг гол үйлчилгээ бол нөхөн үржихийн эрүүл мэндийн асуудал. Тэдэнд зориулсан иж бүрэн тоногдогдсон үзэлгийн орыг 2019 онд тухайн үеийн засаг дарга шийдсэн байна. 8.8 сая төгрөгийг шийдэж нэгдсэн эмнэлгийн нэмэлт санхүүжилтийн данс руу шилжүүлсэн байна. өмнөх засаг даргад уламжлаад төрөх орны асуудлыг шийдвэрлэж өгөөч гэгээд ингээд төрөх орны асуудал шийдвэрлэж өгөхөр болоод төрөх ор ирсэн боловч бас л биднэрт нөгөө тохируулгатай зориултын төрөх ор маань ирээгүй байна. Тэгэхээр энэ биднээс бүр яг санал хүсэлтийг авж яагаад бид нартай иргэн уялдаа холбоотой байж аваагүй л гэсэн үг л дээ. Тэгээд одоо бас л бид нар нэг юм хэлэх гээд байгаа. Яг ийм үзэлгийн ор шаардлагатай байна. Тохируулгатай үзэлгийн ор. Тэрэгцэртэй хүмүүс маань нөгөө үзэлгийн ор зориултын үзэлгийн ортой авахгүй бас үзүүл шаруулах ямар ч нөхцөл боломж байхгүй. Тэгээд тэрүүн дээр чинь галган тэрэгцэртэй гэхгүй тулгуур иргэдний янз бүрийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд бүгд үзүүлнэ. Одоо манай аймаг чинь 3 гишүүнтэй бас манай нутаг сонгогдсон. Тэгээд тэр 3 гишүүн маань ерөнхийдөө одоо ингээд 4 жил сонгодоо одоо 6 дахь жилдээ явж байна. Тэгээд бидний одоо энэ орон нутагт ирээд улсын хурлын 3 гишүүд ирээд явлаа. Тэр байгууллага тийм өглөө, тэр байгууллага тэгж очиж уулзлаа гэдэг байдаг. Тэгсэн мөртлөөс маань бид нар дээр ирж бидний асуудал ямар асуудал тулгамдаад байгаа. Орон нутаг та нарын юу төлөө ямар юу хийвэл юуг сайжруулах та нарт хэрэгтэй байна гэд бид нар дээр угаасаа дуу хоолой сонсдгоо. Архангай аймгийн зарим төрийн байгууллагуудын төлөөлөл шийдвэр гаргах төвшний удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих мэдэх эрхийн талаар 2022 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар инхүү ярьлаа. Аймгийн хэмжээнд биднээс аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг одоо шинээр барьж байгаа. За энэ бол яг Азийн хөгжлийн банкны одоо санхүүжилтээр хийж байгаа юм ажил байгаа. За ерөнхийдөө барилгын ажил бол 80 гаруй хувьтай үүсэлттэй явж байгаа. Эх жил бол ашиглалтанд орчихно. За энэ төв баригдах юм бол энэ төвийг дагаад маш олон бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал шийдэгдэх боломжтой болж байгаа. За тэнд бас тодорхой эмчилгээний зориултаа, сургалтын зориултаа, мэдээллийн зориултаа маш олон арга хэмжээ тэр төвүүд дээр зохион байгуулалт явах юм аа. Энэ иргэдэд өөрсөнд нь зориулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулсан тэр хүртээмжийн асуудлыг бодлогоор одоо төр
тодорхой асуудалд шийдэж ингэж явах нь чухал байна л гэж харж байна. Барилга байгууламжийн хувьд бол сая манайх засварт хийгдээд уг нь бол стандартын дагуу одоо засвар хийгдээд хүлт банк одоо банкны барилгыг мэргэжлийн хүмүүс нь хүлээж авсан байх гэж бодож байсан. Тэгтэл бас сая хөгжлийн бэрхшээлээр хэдээс яг стандартын дагуу биш байна гэж байна те. Тэгэхээр зэрэг одоо бид нар бас цааш нь уламжлаад манай барилгыг хариуцсан төв банкныхаа ажилтнуудад уламжлаад энэ асуудлыг бас шийдвэрлэх талаар ажиллая гэж бодож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлтөд хамтраад ямар хөгжлийн бэрхшээл байдгийм бэ энэ хүмүүст одоо төрийн байгууллагууд болон төрийн бус байгууллагууд ээлтэй үйлчлэгийг үзүүлэхийн тулд ямар чиглэлээр илүү анхаарч ажиллах боломжтой юм. Тэ энэ талаар одоо үе хаалгандаа тэр мэдээллийнхаа урсгалыг өгөх таних тэмдэг нь ямар байх юм? Хаанаас чарсан ойлгомжтой мэдээлэл авах одоо ямар мэрэгчлэн байх ёстой юм? Ямар тоног төхөөрөмж байх ёстой юм? Яавал энэ хүнд илүү ойлгомжтой байх юм бэ гэдэг талын мэдээллийг энэ мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ингэж ажиллах чухал байна. Хүн бүр чөлөөтэй зорчих хэрэгтэй. Гэвч цэцэрлэг хотод амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдсөөр байна. 2022 онд дээр дурдгдсан ажлууд хөрсөн дээр бууж цэцэрлэг хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих мэдэх эрхэд ахиц гарсан жил болох байх гэдэгт найдаж байгаагаа хэлж байлаа. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас нийгэмд оролцдог юм байна гэдгийг мэдээсээ тэгээ ингээ байгууллагууд маань хүртээмжтэй орчин бий болгоосаа 2022 онд бид нар ер нь байнга тийм яриад нэг байнга үнэлгээ хийгээд авахгүйгээр одоо бид нар энэ шаардж байгаа эрхийг хүлээж аваад бид нар ерөнхийдөө шүүмжилж байгаа юм биш. Эрхийнхаа төлөө л ингээд би бус хөгжлийн бэрхшээлүүдийн төлөө дуу хоолой болоод ингээ манай холбоо энэ ажлыг эхлүүлж байгаа. Архангай аймаг 90 гаруй мянган хүн амтай. Хүн амын 3.6%-ийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлуудыг ярих биш хийх цаг нэгэнд болсныг энэ нэвтрүүлгээрээ харуулахыг зорилоо.